За сайн байцгаана уу? За өглөөний мэнд. За өнөөдөр ингээд манай хост айлын хувьд одоо нэг шинэ сайхан мэдээг та бүхэнд дуулгах гэж байна. Тэгэхээр 2018 он бидний хувьд бол гэртээ гадаад хүмүүсийг ирүүлээд 10 жилийн ой маань болсон тэр жил буюу одоогоос ингээд жил гарангийн өмнө манай гэр бүл одоо шинэ вебийг бас мэдэж авч Traveling Spoon гэдэг вебийг мэдэж авч одоо тэр вебэд бүртгэлээ илгээж байсан юм. За өөрөөр хэлбэл дэлхий дээр аялж байгаа хүмүүс тухайн орон нутгийн соёл ахуйтай тэр дундаа тэр иргэдтэй айл өрхтэй танилцъя гэдэг хүсэл бол одоо хүн бүхэнд байдгийн байна. Тэгээ ер нь аялал жуулчлалын одоо нэг чиг хандлага бол одоо би гадаад оронд аялахдаа тухайн тэр орон нутгийг дэмжих орон нутгийн яг тэр айлаар дамжуул тэр айлаар одоо төлөөлөн тухайн улс орны одоо соёл ахуйтай танилцах энэ одоо чиглэл бол чиглэлийг одоо бид нэр хост айл гэж нэрлэж байгаа гэж ойлгож байна. Тэгэхээр бид нэр тэр 11 жилийн өмнө одоо Couchsurfing гэдэг вебийг хэрэглэж эхэлж байсан бол мөн одоо 2 жилийн өмнө 3 жилийн өмнө Airbnb гэдэг вебийг хэрэглэж байсан бол одоо жил гаруй өмнөөс тэр түрүү хэлсэн Traveling Spoon гэдэг вебэд одоо мэдээлэл оруулж бүртгэл үүсгэсэн байсан. За энэ вебэд одоо вебийн одоо ямар утгатай вэ гэхээр аялагч хүн тухайн тэр орон нутгийн хоол хүнсийг мөн одоо хоол хүнс бэлтгэж авч байгаа тэр хоол хүнсээ цуглуулж байгаа захыг мэдэж танилцах тэгээд тэр тухайн хоол идэх соёл ахуйтай тийм ээ хоолны соёлтой танилцах ийм зорилготой вебсайт байгаа. Тэгээд Traveling Spoon буюу аялж байгаа хавлага гэсэн утгатай. Тэгээд бид нэр жилийн өмнө үүсгэсэн мэдээлэл маань өнөөдөр ингээд тодорхой үр дүнд хүрч бид нар анхны одоо Traveling Spoon-ийг зочдоо өнөөдөр хүлээж авах гэж байгаа. Тэгээд 3 зочин манайд ирнэ. За тэгэхээр энэ 3 зочин бол урьдчилаад энэ Traveling Spoon вебсайт буюу энэ вебийг эрхэлдэг компанид одоо төлбөр мөнгөөр шилжүүлсэн. Тэрний дагуу одоо бид нар бас энэ бэлэн одоо мөнгөөр эхний одоо юу гэдэг нь үйлчлэгээнийхээ төлбөрийг хүлээж авч байна. Тэгэхээр Traveling Spoon дээр бол манайх одоо бүртгэлээ оруулсны үр дүнд энэ вебийг ашиглая гэдэг хүсэлтэд илгээсний үр дүнд одоо 1 жилийн дараа бид нар анхны энэ зочдоо хүлээж авч байгаадаа маш их баяртай байна. За тэгээд манай гэрлөө шилжүүлсэн төлбөр маань энэ Financial Source гэдэг энэ байгууллагаар ингээд дамжиж орж ирдэг юм байна. Бэлэн мөнгөөр орж ирдэг ийм онцлогтой юм байна. Тэгээ манай Монгол улсад бол энэ компанийн одоо ийм салбартай энэ Financial Source гэдэг нэртэй үйлчилгээний санхүүгийн мөнгө шилжүүлэх гуйлгын үйлчилгээний одоо салбар Монголд байдаг юм байна. Тэгээд би өнөөдөр одоо 45 евро. За ер нь бол 46 евро 3 хүн манайд ирнэ. Тэгээ орой хоолой идэнэ. Тэгээ бид нар тэр хүмүүстэй бүрэн үйлчлэгээ үзүүлэхий такси унаа. Тэгээд яг унаагаар гэртээ хүргэж авчираад буцаагаад байгаа газарт нь хүргэж өгнө. Тэгээ одоо сайхан оройн хоол Монгол хоолыг одоо хоолтой манай гэрээр дамжиж танилцсан гэсэн. Гэхдээ бид нар энэ 10 жилийн хугацааны туршлагаас харахад хүмүүсийг яаж эрүүл сайхан бие махбодд нь тэжээлтэйгээр мөн одоо ачаал үүсгүүгээр дараа нь гидсэн үтгэхгүй байхаар ч гэдэг юм уу тэнд нэг тийм юм идчихсэн чинь ингэчглээ гэж хэлүүлэхгүй харин ч одоо бид нар тэнд очиж тэр сайхан хоолыг идэж үлээ өөртөө гар бие оролцож үлээ гэдэг хоолой ихтэй нэг оролцдог бас онцлогтой тэр аялагч хүмүүс манайд ирж байгаа хүмүүс маань тэгээ ийм сайхан дурсамжийг үлдээх Монгол орныг одоо Монгол гэр айл өрхөөр тэр айлын одоо хоол хийж байгаа тэр байдал соёлоор ингээд танилцах юм боломжийг бид нар гаргаж эхэллээ. За тэгээд мөн одоо Traveling Spoon-аар манай дараагийн зочин 8 сарын 31-нд ирнэ гэж төлөвлөсөн захиалга өгсөн байгаа. Тэгээ энэ бол одоо хост айлын хувьд манай гэр бүлийн хувьд бол одоо ийм шинэ туршлага маань бол шинэ одоо үйлчилгээ, шинэ туршлага эхэлж байна. За ингээд хост айл буюу гэртээ гадаад хүмүүсийг ирүүлдэг
Тэгээ энэ гадаад хүмүүсийг ирүүлэх нь одоо тэр хүний хувьд бол ажил үйлчилгээ нь болж болдог. Эсвэл одоо гэр орныхоо нэг нь гэртээ байж байгаа тохиолдолд илүү их тохиромжтой байдаг. Энэ гэр бүлийн нэг гишүүн гэртээ байдаг тийм ээ. Ямар нэг одоо өөр ажилд уягдаагүй гэж хэлдэг юм уу? Гэртээ одоо ажилдаг. Гэрээсээ ажиллах гэдэг энэ одоо салбарыг дэмжсэн тийм үйлчилгээ гэж бас ойлгож байна. Тэгээ бид нэр хост ажиг танилцуулах, мөн зааж сургах бүхий л үйл ажиллагааг одоо идэвхтэйгээр эхэлсэн байгаа. За ингээд хамтдаа Монгол хүн байгаль дэлхийдээ ээлтэйгээр мөн одоо маш зохистой хэрэглээтэйгээр өөрсдийн амьдрал ахуйгаа аваа явах юм чадaltaй ийм ухаан мэдлэгтэй хүмүүс байдаг. Энэ үедээ болон технологиг сайн ашиглаж сурах, зөв ашиглах мөн одоо орчин цагийн суурин иргэншилийн одоо давуу сул талыг одоо мэдэрч мөн одоо Монгол ахуй соёлоо ашиглаж ингэж амьдрах, ажил амьдралаа зохицуулах бүрэн боломжтой байна. За тэгээд Монгол айл болгон гэрээсээ ажиллаа хийдэг болох тугай. За